Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төр чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уугцоор радио нэвтрүүлэг. Сайн мэцхан өрхөмдөд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогчдоо бүхэндээ цай хугацаар утга уран зохиолын цаг нэвтрүүлгээр зохиолч Сэрчин Овогтой үүр цайхын их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын туужийн 2 дугаар дэвтрийг аль бие ёсны зөвшөөрөлтөөр та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд зохиолынхаа үргэлжлэлийг та бүхэн шууд эфирээс яг одоо хүлээн сонсноо. Сэрчин Овогтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч. 2 дугаар бүлэг 79 дугаар хэсэг. Ховон хөх шөнөөрөө болсон хойно газрын гүйдэлтэй таарч хэсэг саадсанч бахим хүзүүтийн нохон авралаар сугарч гараад цээж дүүрэн амьсгалан гэрлүүгээ давхиж явхад морны хөлн хөнгөрч домчин хурдан халуун нэгч юм уу бахим хүзүүтийн согооч ихтэй хэрийг унсан мэт сэтгэгдэл төрж омог вардам сэтгэл төрнө. Урдгал руу тонгоож орохын өмнө хэсэг үргэлжилдэг харган бүхий тэгшхэн газар руу орж ирэн сажуулж явтал морин үргэх шиг болсноо чихэл сорталзуулан урагш улам тэмүүлв. Түүний урд нэгэн мордон сүйтгэнэн явахыг харсан ховон хөх ашгүй дээ. Ингэж нэг хүний бараа харах гэж хариугүй амт тавих төглөө гэж болсоор морой дэврэнд угсхийн дөхөн очвон харвал эвлийн үрийн даргын айсан байртай ийштэй шаран шогшуулж яваа харагдана. Араасаа хүн ирж байгааг харсан бүсгүй маш их баярлаж эрт гарыг гэж бодсоор байгаа тамтсан учраас оройтож хартхан таагүй хэрэг. Манай энэ тал юусоо дуусахгүй шүү. Орхон юм шиг мөртлөө яваадлаа. Юусоо дуусахгүй гэж хэлэхээр дүүнийг угтсан ч ховн хөх байхыг харчгаад энэ байсан юм уу? Их цоглог хүн давхиад ирэхээр нь бахим үзүүдийг байх гэж хичнээн гордов. Химэн дотроо голонгоо хараад. Чи чинь хар шөнөөр юу хийж явдаг вэ хөө? Бас хин нэгний улыг шагааж явна. Чи яста хүний тус мэддэггүй хүн байлээ шүү. Бахим үзүүд чамаа хичнээн хөөцөлдөж байж хар гэрээс аварлаа да. Яста муухай зантай хүн чи. Чи төрүүлээд яв. Би ганцаараа явчих чадна. Чамтай явснаас ганцаараа явсан нь хамаагүй дээр. Ингээд ховн хөх сайн хүний дүр эсгэж. За би яалаа гэж харанхуй шөнөөр чамааг орхих вэ? Хамт явнаа хөө. Хэмээн Марсайтл инэн дөрөв харшуулан ойртож очлоо. Дүүнээс үргэлж 5 мэдрэмж өрхийг мэддэг эвлийн үрийн дарга морой чү гээд үлээлэг төрүүлэн явахыг хүссэн ч ховн хөх угсхийн цулбурыг нь барьж аваад даргыгаа хүргэж өгнө гэсээр дахиад ойртон ирэхэд дарга хүүхэн ууралсан бололтой. Ховн хөхийг зүүн хөлөөрөө баруун хөлний доороос нь өлгөөд өшгөлтөл. Ховн хөхийн мөр харсан 2 дөрөөнөөс үргэж гинэд огл харин угс хийхэд хөөрхий залуу морноосоо сууран газарт пит хийтэл унаад таг болчихлоо. Унсан ирийн морь дөрөөгөө гөлмөө давирвуулан дөрөөгөө дуургасаар давхиж одлоо. Эвлийн үрийн дарга үнгэлцгээ агартал айж. Хүй ховн хөх гэсээр морноосоо буугаад угсхийн бууж очвол газарт унсан ирийн царай
Шөнийн харах үед цэлтэн хөх болсон нь аль хэдийн таалал болсон хүн шиг харагдана. Хүй хонхоо. Чи надаар битгий тоглоод байгаа ч тий. Норноос унаад өгчдөг монгол хүн гэж байдаг юм уу? Хэмээн түүнийг дадсан ч тэр ямар ч хөдөлгөөнгүй тагчиг. Гайхсан эвлийн үрийн дарга хүзүүг нь дарж үзвэл хүзүүний судас нь үл ялаг л өгшөж байлаа. Гай газарт ороос. Гахаа модон дотроос гэж. Газрын доод хөвлийгээр явсан бол энэ муу гайтай таарахгүй байхгүй юу? Даан чарэ муухай элстэй учраас морой зовоочихно гэж бодоод энэ газрыг сонгох нь буруу боллоо гэж бодсоор яахаа мэдэхгүй хэсэг суулаа. Шөнө болж байгаа тул сэрүү унаж чиг бууж байх шиг санагдана. Түүний мөр хажууханд нь хөхөрсөн зогсоод хаяаныг өвс зулгаахан тэртэй юм шиг. Босохгүй бол мориндоо яаж хийж байгаад ачаад хөтлөөд явхаас химэн бодож байтал юу вэ? Би ханана гэсээр хоонхо хөндийгөөд ирлээ. Түүнийг босхийг харсан эвлийн үрийн дарга өөрийн ирэхгүй баярлсан ч хоонхохийн хацрыг зөөлөн алгадаж ястаа хэмэргүй ирэх хүн шүү чи. Ганц морины босхааг тисэхгүй байж хүмүүсийн арга хөдөлгөөг шинжилж явдгаа болмоор юм. Ястаа гутам шиг гэсээр босож хормоогоо хөвлөв. Хоонхох юу болсныг сайн ухаарч чадаагүй байсан тул хэвдэж буй газраасаа угсхийн босготоо. Миний мөр хайцсан юм бэ? Чи яагаад энд байх юм бэ? Ингэж түмэн асуулт асуусаар эргүүлсэн амтэн ээрч гацсан байж эвлүүрийн дараагаас асуухтаа сайн танихгүй байхаа бололтой. Гинхэд чи юу хүн бэ гэж цааш харан зогсоод түүний араас нь татаж үзлээ. Эвлийн дарга иргэн харахад түүний шулуун хамар шар дурдан гарч хайтал боосон бүслэн боосон нарийнхан бэлхүүс тонглог харнууд цасан цагаан царайг харчхаад сая болоод өнгөрсөн явдлаа гинэт санаж. Би нэр морноос ямар хурдан унчих вэ? Муу адсагч нь Ервсийн хажууд байхдаа л янз болоод байсан юм аа. Яг тэгэж таарлаа. Муу ёрын сүнс шүглсэн болол та. Ингэж бодсон шүлсээрээ газар руу түй гэж нулимаа. Муу ёрын сүнс байхдаа яах вэ? Эвлийн үрийн гişүн хүн ийм муухай байж болохгүй. Ялангуяа даргын хажууд химэн сэтгэж эвлийн үрийн даргыг эвгүй байдалд оруулсандаа уучлал хүсье гэж утгагүй авцалдаа муута нэгээр нь зөөж хэлчихэл миний морь дарга гэж дахин асуухад эвлийн үрийн дарга мориндоо мордоод араар сунтлаад явцгаая. Чамайг унсан чинь морчин гөлмөө даргуулаад л дахиад одлоо. Одоо бодвол гэртээ харьцгаа биз? Хоонхохыг араас сундлахад даргын морины нуруу хоц хийхэд туранхай чүрийсэн хөх юм чинь бас жинтэй байх нэ гэж дотроо бодоод за хоонхох минь битгий биеэс л бариараа да гараа доош буулгаад юм уу эсвэл эмээлийн бүрэгнээс биеинд хүрэхгүй газраас бариад яв химэн чанга дуугаар тушаагаад чүү гэлээ. Хэсэг яваад л ёо дотор мохоо харгаад байна. Ёо гэх юм уу? Эсвэл ёо бүксөвдүүд байна. Жохо амарч байгаад явцгаая гэх нь хоонхох таанч ирийн шинж байж. Сүүлдээ эвлийн өрийн дарааг залхаж. Ёо. За чи инцүү. Би хонсоё. Энэ байдлаараа чи бит хоёр гэртээ очихгүй нь болол та. Ингэсээр байраас л сууцгаагаад хөдөлцгөөлөө. Эвлийн өрийн дарааг нэг ч үг хэлсэнгүй. Харин хоонхох бөкс нь холуучсан тул эмээл дээр сууж байсан ч гэсэн нэг удаа бууж бие амраагаад даргын аавын дэрлээ. Хоонхохийн морь тэдний гадаа ирж гисэн зогсноо. Холоос угтаж гүйж ирсэн даргын аавын бэрүү шиг том биетэй нохоо үе хоонхохийн хөлийг үнэрлэн гайхсан маягтай байснаа хөв гэж түүн рүү хуцгаад
ард нь сууж буй хүүхэн "Чавчи! Эцнээ танихгүй байгаа мó?" хэмээн хэлэхэд эрхлэх маягтай сүүлээ хөдлөвсөн ч дахиад л ховн хөхийн хөлийг үнэрлэн хазах гэж байгаа юм шиг аимшигтай том амаа ангайхад сандарсан тэрээр дөрөөдөө хөлөөрөө өшгөлж аваад нөгөө бүдүү нохоо болтон ганц усрээд "Хав!" гэж ховн хөх рүү үсрэхэд нөгөө мөр далбисхийн үргэж ховн хөх дахиад л газар тэрийн хатан унлаа. Ард нь сууж явсан эвлэлийн үрийн дарга "Хүй чи болооч" хэмээн бүргнээс барьсан чигтэй босгосон мориноос арай ч унсангүй тогтож үлдээд хашгиран хэлэхэд нохоо гим хийснээ ойлгоод цааш дутаан одлоо. Найдвар хэсэг. Пит бат хийсэн чимээ сонссон аав нь гэрээс гарч ирээд охиноо эмээлийн ард сууж байгааг харчхаад угсхийн очиж сулбуурдан авч морийг нь тогтоолоо. Энэ бүгдийг уншиж суусан барайчир "Кэн хаан хөх гэж яста сонир хүн шүү. Хаасайгүй гарч ир. Ямар ч хэрэгцээгүй баахан цаг аваад л хайчлаа. Ээж ягаад энэ хүний тухай ингэтэл дэлгэрэнгүй ярьж өгсөн юм болоо" гэж бодоод унтахаар бослоо. Барайчир уншиж байгаа тэмдэглэлээсээ нэг сонин зүйл ажигласан бөгөөд ховн хөх энэ байдлаараа дахин Монгол төрхөөргүй сүнсэн төөрч удсныг анзаарснаа гинэд саналаа. Тухайн үедээ сонин гаж хэм маягтай Монгол хүний уужууд зан чанар огт байхгүй. Нэг тийм сонин давдгансан мөртөө хачин сүсэггүйч айх үедээ юунаас чамаагүй аврал ирдэг хүн гэсэн тодорхойлтыг түүнд өгсөн гих зэргээр бодож байгаад гүн орондоо автлаа. Ховн хөх гих нэртэй тэрээр үнс нурам шиг аянган түлэгдэн хэд хоног дарчлан байх та. Дахин хизээч энэ муухай хараал идсэн газар төрөхгүй гэж амандаа үгэлсээр утсныг ээж нь ойлон хайлан байж хүмүүст ярьсан ажээ. Түүний энэ бэлэггүй хэлсэн үг нь биелэж оюун бие нь алсын алсад гэж бодсоор хүлгүй их далай гатлан нэгэн оронд очисон агаад тэр нь Америк орн байлаа. Эхлээд нэг хар хүний хүүхэд болж төрсөн ч аав нь хар тамхи татаж байх үедээ ээжийг юм зовоон зодхийг харсан бяцхан хүү урдын Монгол нутгийн сайхан цэлмэг агаар дэлгэр талыг сансаар бие нүвдэж нэг нас хүрэхээс өмнө тэнгэрт хальжээ. Дараа нэгэн баян айлын хүүхэд болж төрсөн ч 3 нас хүрэхээс өмнө оюун бодолд нь үлдсэн малын өтөг бууз хийгээд янзгаах давхих морны чимээ чихэнд нь байнга л сонсогдон тэднийгээ үүлэн хүн дээр өвдөхтөө. Ядаж нэг тоос шороо хүртэл үнэрлэж хотголдож газар твтэж үцэх юмсан гэдэг хүсэл төрсөн ч тансаг баян айл олон гэрийн үйлчлэгчдэрээ бүх шороогоо гэлтаадлан цэвэрлэн өчүүхэн төдийж үнэрлэх тоосон цэрийг түүнд хүргэсэнгүй. Түүнээс болоод тоосон цэрийн дутагдлаа өгүүлсээр 3 нас арай хүрч чадалгүй дахин боцжээ. Ингэж олон төрөл давнаж оюун бодол сүнс нь бие дамжиж төрсөөр нэгэн өдөр сүнс нь агаарт тэнэж явтал Монгол дээл угалзан Монгол удалтай хүн явахыг хараад сэтгэл нь ихэд хөдлөн бушуухан дахин нэг төрөл авах юмсан гэж бодоод тэр хүнийг дагажээ. Энэ хүн бол барайч залуу байсан нь тэгж учирч. Тэрээр нийфэн шүүгчийг хүлээж авахар утсаар ирж хаад дэлгүүр гараад буудлын руугаа орж явахдаа ийхүү хоон хөхийн тэнмэл сүнстэй таарсан нь тэрэ. Залуугийн хажууд эргэлдэж байтал удалгүй нэгэн настай тэр эмэгтэй ирсэн бөгөөд барайч залуу орчин тойрноо ажиглан ямар нэгэн зүйл мэдрэх шиг болсноо хэсэг шороонд гараад үрээд хооронд нь имэрхэд өрөөгөр дүрэн тоосонцор цацарч хий биетэй хоон хөхийг ихэд баясгалаа. Залуугийн байдал төрөх үнэр түүний дотны хамаатан аятай их гоё санагдана. Хэсэг хормын дараа барайч залуу ховсхийн тэрхүү эмэгтэйг гаргахдаа
Хажууханд нь байх хий биеийг давхар ховстон уйж явуулсан ч хоон хөх гэж түүнийг дааж таньсангүй нь бас сонирхолтой. Хоон хөхийн сүнсчгэлсэн барайч залуугийн хажууд баймаарч өөрийн ирэхгүй шүүх чимэгтэйг даган отохоос өөр аргагүй болов. Түүнийг дагаж явахгүй бол хамаг юм нь сарнижих гээд байгаа юм шиг мэдрэмж төрсөн тул дахиад л том хүн болж чадахгүй нэ гэж бодсоор оджээ. Хажууганд нь байсан хий биет агаар салхинд их дуртай. Тоосонцор болоод морималын үнэрт их дуртайг өөрийн зүнгээр мэдсэн барайчаар нийфэн шүүгчийн гэр бүлийг тийнхүү хөхүүл рүү заавал очих гэсэн нь нөгөө талаар ийм учиртай. Хоон хөх ар нуруундаа том хөх толботой болчихсон мүлгэж байлаа. Барайч түүнийг хоон хөх мөн байна гэдгийг яагаад ч араас нь хараад мэдээд энэ ах ч ног нь надаас ах үстэй. Тэгээд ч нас орчихсан хүн. Гэтэл энд ингээд хүүхэд болчихсон суудаг нь ямар учиртай юм болов? Химэн гайхсан байртай харсаар дөхөн очих гэтэл нөгөө хүүхэд гартаа бүдүүн могоо тасаатчихсан тоглож байлаа. Хортоо могоо байхагаад хүзүүгээ базуулчихсан учраас хилэн гоцолцож байх ч яаж чадахгүй амь тавин алдахдаа бусад бие нумруулан хүүгийн хөлөөр ороох гэж оролдоно. Гэсэн ч хөлийн хавьд ямар нэгэн зүйл могоон биеийг тэглэж түлхэд болохгүй байгаа бол та байс хийгээд л өөр газар руу шавлан очихч дахиад л буцаад түлхэгцээр хөөрхийн могоо мажих гэж байгаа бол та нүдэн анилдан эхлэхэд харсан барайч угсхийн очоод гараас нь салган холоо гэгчин шидэхэд нөгөө хүүхэд түүнийг харчхаад хөөе сайн уу? Ингиж нэг юм дахиад учирдаг байж хоёулаа химэн нүднээсээ учиргүй том нулимс унган тэрвэрн авлаа. Түүний энэ нэг гар нь халуун харин нөгөө гар нь мөс шиг цэлдэн хүүтэн байхад нь барайчир ихэд өрөвдөн. Эвэдэ хүний нэлхүр ингэж явах гэж. Ээж аав нь хаана байгаа болоо? Ингэсээр хайсан маягтай ойр орчмыг харвал нийфэн шүүгч нээж гисэн гараар даллсаар хажуу талаас хувинтай ус барьсаар алхаад ирж явлаа. Энэ хүүхэн чинь ингэсээр иргэн хардал нөгөө хүүхэд биш шаал өөр хүүхэд урдан зогсох бөгөөд баруун гартаа том хөх мингтэй алхаж явах нь бас л 3 хүрээгүй ачаа. Барайчир сайн лавлан харвал өнөө хүүхэд дөрүүчин хайсан могоог тэрчгсэн аманда ба гэж өгүүлсээр түүнийг чиглэн дөхөж байлаа. Барайчир хортоо могоог цочоолгүй яаж хурдан салгаж авах вэ гэсэн шиг төр зүрийн ховс хийх гэсэн ч нэг л болж өгөхгүй. Харин нөгөө могоо нь цагиргалан хүүгийн өвөр дээр амгалан нарахгүй унтаж байхыг харчхаад санаа намарлаа. Нөгөөх нь могоог тэрвэрн толгоог нь хэлээд миний хорлонтой хүүгээс болж хөөрхийн амтан өгөхээ төглөө. Та ном содартай хүн. Энэ амтныг нэг сайн болгоож өшөөгөөд хорон муу санаа хортоо хөлийг нь хувиргаж өгч туслаач. Тэгвэл дараа төрөлдөө нэг төрөл ахих чинь билүү хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэхэд гайхан харвал хүүхэд биш хоон хөхийн ээж ховчшаар самган зогсож байх нь тэрэ. Барайчир хоон хөхийн ээжийг нэгж гарч байгаагүй ч ээж нь түүний тухай тодорхой хэлж өгснөөр баруун гартаа томоос том мингтэй тэр эмэгтэй ихэд цөхөрсөн байртай харагдах бөгөөд хүүгээ дагаж явсаар одоо л нэг юм нутагтаа төрөхөд энэ нэг юм нь уул руу гараад лус хилэгнүүлээд хайчихлаа гээд нулимсаа арчснаа доороо хуврын өнөөх жаахан хүүхэд болон хувирчихлаа. Хөрхи. Хүүгээ дагсан ээжийн сүнс ингэж явах нь аргагүй шүү дээ. Хэмээн бодсоор үгүй энэ аав ээж нь хаана байгаа бол доо гэж болон харвал түрүүхэн нийфэн шүүгчийн явж байсан замаар гермавсгүй яг адилхан хувин барьчихсан ус зөөгөөд алхаж байх нь тэрэ. Хөрхи.
Ярамагийн хүүхэд байсан байх шүү дээ. Хэмээн бодсоор өндийх гэсэн чадсангүй хөлн хөндрөн биеийн нэг л удирдлаггүй болжээ. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин огтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын тууч. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хос баяр. Их Монгол радио 2021 он. Сонсогчдаа их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлнэ.